전남대학교에 온 계기가 어떻게 되시나요? Би Чоном их сургуульд ирэх болсон хамгийн том шалтгаан гэх юм бол би 4 настай болон 12 настай байхдаа Солонгос аяллаар ирж исэн. Тэгээд Солонгос улс маань миний хувьд бол өөр хэл, өөр соёл, анхдагч өөр улс байсан. Тэгээд ер нь Солонгост суралцахыг багасаа хүсч мөрөөдөж ирсэн. Тэгээд хамгийн гол нь яг Чоном их сургууль сурах болсон хамгийн том шалтгаан нь гэх юм бол би 12 дугаар ангиа төгсөөд шууд Солонгост ирсэн байгаа. Тэгээд тэр үедээ болохоор мэдээж бага 18 настай байсан. Тэгээд тэр үед 18 настайдаа ингээд Сөүл гэхээр чинь маш том хот, өндөр байрлал, нэгтршил аюу өндөртэй тийм хот штэ. Тэгээд миний хувьд тэнд очиж суралцахаас илүү ер нь монгол хүмүүс цөөхөн байдаг. Тэгээд яг солонгос хэлтэй яг төвлөрөөд ингээд суралцах боломжтой нөхцөл байдлыг үүссэн тэр сургуулийг их хайж исэн. Тэгээд тэр үед манай таньдаг байсан ихч маань энд бас суралцдаг байсан. Тэгээд тэр үедээ бас манай энэ Чоном их сургууль маань өөрөө улсын сургууль болохоор GKS буюу ингээд олон улсын оюутнууд тэтгэлгээр ирдэг сургууль байгаа. Тэгэхээр бусад улс орнуудыг жишээлбэл Вьетнам, Хятад ч юм уу энэ улс орнуудаас илүүтэйгээр дэлхийд даяар маш олон улс орны хүмүүс ирж суралцдаг нь нэлээд надад давуу талтай юм шиг санагдсан. Тийм ч болохоор тэрүү би ингээд Чоном их сургуулийг сонгоод энэ хэлний бэлтгэлээр ирж сурахаар шийдсэн. Тэгээ бас дахиад нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр бид өнгөөсөө хэлсэнчлэн энэ Чоном их сургууль маань өөрөө улсын сургууль байсан учраас сургуулийн төлбөр нь маш хямдхан гэсэн бусад сургуулиудыг, хувийн сургуулиудыг бодох юм бол бараг 50% орчим хямдхан сургууль. Тэгээд би ер нь бол Чоном их сургуулийг зорж ирсэн. 전남대학교 생활은 어땠나요? Чоном их сургуульд хамгийн анх хэлний бэлтгэлээр суралцахад бол мэдээж амаргүй байсан. Ягаад тэгэхээр би өөрөө англи хэл бас мэдэхгүй. Тэгээ дээрээс нь солонгос хэл суралцахаар ирж исэн. Тэнгүүд нь энэ багш нар маань шууд солонгос хэлээр өдөөс ярьж эхэлж байгаа. Тэгээд юу ч мэдэхгүй байж өдөө солонгосоор яриад хахаар мэдээж хэрэг айгүй хүнд нөхцөл байдал байсан ч гэсэндээ тэр нь ингээд тавтагдах тусам илүү хурдан маш сайн суралцсан гэж би бас ойлгож байна. Тэгээд намайг тэр үед хахад бол манай анги нийтдээ 13 хүүхэдтэй байсан. Тэрнийхэн 13 хүүхэд маань нийтдээ 12 улсаас ирсэн хүүхдүүдээс учраас ингээд монгол хэл хэрэглэх ямар ч боломж байхгүй байсан. Тийм ч болохоор тэрөө солонгос хэл бол маш сайн сураад хэлний бэлтгэлээ төгссөн байна. За тэгээд солонгос хэлний бэлтгэлийг бол би нийтдээ 2 жилийн турш сураад дуусгасан. Тэгээд 2 жилийн дараа дуусгаад их сургуульд орохдоо би болохоор энэ Чоном их сургуулийн архитектурын ангийг ингээд төгсгөөд энэ 4 дахь өдөр төгсгөөд ингээд сууж. Тэгээд мэдээж хэрэг энэ Чоном их сургуулийн амьдрал их сургуулийн амьдрал гэх юм бол хүн болгоноос өөр байх ч гэсэн бас сонгосон мэрэгчлээ болгоноос өөр байх бас магадaltaй. Тэгээд миний хувьд болохоор яалчгүй архитектур мэрэгжил маань 5 жил сурдаг учраас нэлээд амаргүй байсан. Хийх хичээл ихтэй, бие даалт ихтэй. Ер нь бол өдөрт бол 2-3 цаг унтаад тэгээд ер нь бол нэлээд хэцүү нөхцөл байдалд ер нь сургуулаа дуусгасан. Гэхдээ та бүхэн энэ бол мэрэгчлээс болж хамаарж сургуулийн амьдрал бас өөр байх боломжтой байна. Гэхдээ надад маш сонирхолтой, маш олон зүйлийг суралцсан тийм үеуд байсан юм шиг санагдаж байна. 학교 다닐 때 수업 말고 다른 활동은 어떤 걸 하셨나요? Өнгөрснөө ингээд дахиад бодож үзэх юм бол би маш олон маш олон зүйлийг хийж исэн байна. Ингээд бодоод үзэхээр ягаад тэгэхээр хичнээн манай архитектур гэдэг мэрэгжил маань юм хүнд бас хэцүү. Дээрээс нь ингээд маш тавчуу маш олон бие даалттай ч гэсэндээ би болохоор маш гадагшаа төрлийн хүн. Тийм болохоор энд авж байгаа стрессүүдээ ер нь бол сургуулийн үйл ажиллагаа жишээлбэл сайн дурын үйл ажиллагаа эсвэл сургуулиас зохион байгуулагдж байгаа ямарваа нэг юмд оролцож тэр болгоныг тайлдаг байсан юм шиг байгаа. Тэгээд би бас ингээд нэг зүйл бодохдоо юу гэж боддог вэ гэхээр солонгосын нийгэм болон солонгосын соёлыг миний эргэн тойронд байгаа хүмүүсээс илүү олж мэдхээс илүүтэйгээр яг энээс илүү даваад таньж мэдэхгүй өөр бусад солонгос хүмүүстэй нэгдэх юм бол тэнцэнээс илүү солонгосын нийгмийг эсвэл энэ орчныг илүү мэдэх боломжтой юм болов гэж боддог байсан учраас ингээд сайн дурын ажил бол маш их хийдэг байсан. Тийм ч болохоор би ингээд ер нь бол бодож үзэх юм бол нийтээ 80 цаг орчим сайн дурын ажил хийсэн баг. Тэгээд тэрнээс гадна манай сургууль өөрөө CIC гэдэг нэг юм дугуулan клуб байдаг байгаа. Тэр клуб нь ямар клуб вэ гэхээр солонгос оюутнууд болон гадаад оюутнууд хоорондоо
ингээд гадуур уулзах одоо хоорондоо таарах боломжгүй учраас тэрийг одоо боломжийг илүү нээлттэй болгож өхийн тулд хооронд нь уулзуулдаг тийм одоо клуб байгаа. Тэгээ тэр клубт бас явж байсан. Тэрнээс гадна одоо энэ Кукжомнёко гэдэг юу нь бол гадаад оюутнуудыг хариуцсан бас энэ офис байгаа. Тэр офисаас маш олон одоо сайн дурын үйл ажиллагаа ч юм уу эсвэл гадаад оюутнуудад зориулсан тийм одоо хөтөлбөрүүдийг маш их явуулдаг. Тэгээ тэрэнд бол маш их оролцдог байсан. Тэрнээс гадна одоо ингээд хэлний бэлтгэл байхдаа яг уу солонгос хэл жоохон муу байж байгаа. Их сургуульд орохоор жинхэнэ солонгос хүмүүсийн дунд орохоор миний хэл бол зүгээр ингээд айгүй сайжирч эхэлсэн байгаа. Тэр үедээ одоо надад хийх боломжтой болсон зүйлүүд юу вэ гэхээр одоо манай энэ байдаг одоо ACC буюу одоо Азийн соёлын төв гэж байгаа. Тэр соёлын төв нь юу вэ гэхээр Азад ганц байрлах Азийн бүх одоо соёлоодыг ингээ хамарж одоо бусад хүмүүс түгээх зорилготой тийм маш том соёлын төв байдаг байгаа. Тэр соёлын төв болохоор нөгөө нэг олон улсын тайлбарлагчийн хөтөлбөр зарлагдаад тэр нь болохоор 10 улсын хүнээс одоо 10 улсын нэг хүн аваад ингээ тайлбарлагчаар бэлдээд ингээд одоо тайлбарлагч болгох тийм хөтөлбөр байсан. Одоо тэр хөтөлбөрт бас хамрагдаад ер нь бол хаана юу би хийх боломжтой байна. Тэр болгоныг хайж хийж одоо ирсэн гэсэн үг. Тэгэхээр ингээд өнгөрснөө харахад маш завгүй, маш хөвгөлтэй, маш олон хүмүүстэй уулзсан тийм цаг мөчүүд байсан гэж би бодож байна. 학교에서 장학금 받은 적 있나요? 네, 장학금 받은 적 있습니다. 근데 저는 머리가 똑똑하지 않아도 장학금 받을 수 있다라는 증거이지 않을까라는 생각을 하고 있는데요. 왜냐하면 장학금이 현재까지 1,600만 원을 학교에서 받았더라고요. 그런 장학금을 어떻게 받을 수 있냐? 우리 전남대학교에서는 실리장학이라고 있는데 그거는 성적과 자기개발 점수라고 두 가지를 합쳐서 과마다 이렇게 순서를 나누고 거기서 우승한 학생들이 받는 건데 그거는 제가 5년 내내 이렇게 받아왔었고 근데 여기는 제가 꼭 말씀드리고 싶은 거는 저는 공부를 좀 못했지만 밖에 활동, 예를 들면 봉사활동, 대외활동, 그리고 공모전에서 많이 나갔었고 상도 받으면 자기개발 점수로 들어가서 점수가 더 높아지는 식으로 받았었어요. 그리고 우리 학교에서 또 성적이 안 좋아도 받을 수 있는 장학금들이 좀 많아요. 예를 들면 도전장학금이라고 있고 그 장학금은 외국인이나 한국인이나 다 같이 받을 수 있는 장학금이에요. 한 사람마다 2번이나 받을 수 있는 장학금이라서 보통 사람들이 또 쉽게 잘 받는 장학금이라고 생각합니다. 그리고 2021년부터 5년까지 계속 언어교육원에서 근로장학이라고 지금 여기서 일하면서 장학금 받는 그런 일도 하고 있는데 또 여기서 한국어 아무것도 몰랐을 때 여기 다니고 학교 가서 제가 이 배웠던 이 공간에서 사무실에서 농구 학생들을 담당해서 장학금 받게 되는 것도 너무 기쁘고 너무 좋은 것 같아요. 그리고 여러분한테도 말하고 싶은 거는 공부를 많이 못해도 받을 수 있는 장학금 여기저기 많을 거고 좀 잘 찾아보시면 잘 받을 수 있다고 생각합니다. 전남대에서 외국인 유학생으로서 공부하기 어땠나요? 물론 어려운 점들이 있었지만 좋은 점이 제일 많았던 것 같습니다. 어려운 점이라고 하면 언어적이나 아니면 문화적으로 좀 이해 못하는 부분이 있었지만 그래도 좋은 점이 제일 많았던 것 같습니다. 예를 들면 제가 언어교육원에 다녔을 때 우리가 문화 수업이라고 전주로 여행도 하고 박물관 가서 관람도 하고 그런 문화 수업들이 많아서 너무 좋았어요. 그리고 대학교 들어가 보니까 물론 당연히 어려운 점이 많았지만 그래도 학교에서 활동과 혜택을 많이 해주신 것 같아요. 예를 들면 우리가 학기마다 국제협력과에서 우리 외국인 학생 대상으로 계속 여행을 계속 시키거든요. 우리가 광주에 살고 있지만 그 여행을 통해서 다른 장소로 가서 한국 문화를 더 많이 공부하게 되는 것 같습니다. 그리고 전남대학교에 있는 학생들뿐만 아니라 특히 한국인 친구들이 외국인 친구 사귀는 거 좋아하는 친구들이 좀 많아요. 그래서 여러분이 한국 가서 어떻게 한국인 친구를 사겨 막 이렇게 생각과 걱정하지 말고 오면 다들 너무 반갑게 이렇게 받아들일 거니까 그거는 걱정할 필요 없고 그리고 한국에는 기념일들이 있잖아요. 예를 들면 추석이나 설날 이런 기념일들을 우리가 외국인 학생들이 많이 경험을 못하고 문화적인 날들이 어떻게 이루어지고 어떤 문화가 있는지 잘 모를 수도 있잖아요. 근데 우리 전남대학교에서 외국인 학생 대상으로
추석이나 설날들을 또 따로 이렇게 조그맣게 이렇게 잘 만들어 주세요. 그래서 우리가 한국인 친구 집에 가서 경험을 또 가질 수 있겠지만 그런 거 못해도 우리 전남대학교에서 외국인 학생들이 한국 문화랑 더 한 걸음 가까워질 수 있게끔 많이 노력들을 하니까 앞으로도 이런 외국인 유학생 대상으로 하는 이런 활동들이 더 좋아질 것 같습니다. 혹시 아르바이트를 해본 적 있으신가요? 네, 했다면 어떤 걸 해보셨나요? би ер нь бол маш олон цагийн ажил хийж иржсэн. Хэлний бэлтгэл тахта мэдээж хэрэг одоо бид чинь цагийн ажил хийх боломжгүй шүү дээ. Гэхдээ боломжтой нэг нөхцөл байдал нь юу байдаг вэ гэхээр топийн оноо болон тэгээд эрсцийн онооноос шалтгаалаад ер нь бол цагийн ажил хийх боломжтой нөхцөл байдал нь үүсдэг байхгүй юу. Тэгээд тэрийг аваад би ер нь бол хоолны газарт ажил хийжсэн. Тэгээд хэлний бэлтгэлээ дуусгаад их сургуульд орсныхан дараа махны газарт тэгээд үүнээс гадна махны газарт хийнгүүтлээ одоо тэг хэл ус маань ер нь бол гайгүй сайн болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэл ус маань сайн болоод эхлэхээрээ орчуулагч хийж эхэлсэн. Орчуулагчийн цагийн ажил хийж эхэлсэн. Тэр нь болохоор эмнэлэг дээр ч юм уу эсвэл бусад одоо үйл ажиллагаан дээр очиж одоо орчуулагч хийх тийм цагийн ажлууд хийж исэн. Тэгээд одоо ч гэсэндээ би сургуулаа төгсөөд одоо ажилд орох гээд өөрийгөө бэлтэж байгаа. Тэгээд ажилд орох гэсэн мөртлөө бас ажил хийхгүй байж болохгүй болохоор одоо болохоор би KT гээд одоо утасны сүлжээний газарт бас цагийн ажил хийж байгаа. Үүнээс гадна ер нь бол манай сургуулийн эргэн тойрон дандаа нөгөө залуу хүүхдүүд ажиллаж одоо амьдардаг одоо сургууль учраас залуу хүмүүс маш их амьдардаг байгаа. Тэгэхээр хоолны газар болон бусад одоо кофе шоп ч юм уу тиймэрхүү цагийн ажлууд ингээд болоход маш амар байдаг юм шиг надад санагдчихжээ. 전남대학교를 고민하고 있는 학생들에게 하고 싶은 말이 있다면? бити эргэлз гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр би та нарт эргэлзэхгүй байх боломжтой 3-4 шалтгааныг хэлж өгье. Нэгдүгээр Чоном их сургууль маань улсын сургууль байгаа. Тэгээ улсын сургууль гэдгийнхэн шалтгаан нь төлбөрийн хувьд маш хямдхан гэсэн. Бусад сургуулиудаас 50 дахин орчим хямдхан төлбөртэй. Хоёрдугаарт улсын сургууль учраас одоо ганц Солонгос гэлтгүй маш олон улсын оюутнууд ирж суралцдаг сургууль учраас та нар Солонгос гэлтгүйгээр маш олон найзуудтай болох боломжтой. Гуравдугаарт би баг байхдаа маш одоо улсынхаа төлөө Монгол улсынхаа төлөө зүрхмэн буцалсан тийм хүүхэдээс ахгүй юу. Тийм ч тэрүү одоо энэ Чоном их сургуулийн түүх надад амар таалагдсан. Ягаад тэгэхээр энэ ч нэг 5 сарын 18-нд болсон арчлалын талаарх тэмцэл гэж байдаг байхгүй юу. Тэр тэмцлийг одоо хамгийн түрүүлж урд гарч чигсаж одоо тулалдсан хүмүүс бол одоо манай энэ Чоном их сургуулийн оюутнууд байгаа. Тэгээд би тийм ч болохоор ч тэрүү одоо ингээд тэр соёлыг тэр түүхийг ч юм уу тэр арчлалын түүхийг бодохоор ингээд би чинь сургуульд явж байгаа гэдэгт амар бахархдаг гэх юм уу. Тийм байгаа. Тэгээд дөрөвт би та нарт юу хэлмээр байна гэхээр манай сургуулийн кампус бол маш том байгаа. Та нар төсөөснөөс маш том. Ус бол ус, уул бол уул, талбай бол талбай гэсэн ер нь бол бүх зүйл нь цогцсон газар байгаа. Тэгээд одоо бас сургуулийн маань захирлаас өөрчлөгдөөд сургууль маань улам илүү гоё, улам тав тухтай, орчинтай болж эхэлж байгаа. Тийм болохоор та бүхэн эргэлзэлгүйгээр манай Чоном их сургуульд ирээсэй гэж хүсэж байна.